байна. За, ганц зэгч маань завтай болсон болов? За. Та мэдчилгээ сонсох завтай болсон болов? За. За, баярлалаа. Гэхдээ жоохон цаг бол оройтцсан байна, уучлаарай. Харин тийм утга. За. За, юун түрүүнд бас төрсөн өдрийн мэндийг дахиад хүргэе танд. За баярлалаа. Энэхүү мэдчилгээг өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай эгч ганц цэг таньда төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргье. Дүүн бас ажил ихтэй байгаад, завгүй байгаад жоох оройтч болчихсан. Тэгээд дөгөө уучлаарай гэж энэхүү мэдчилгээг танд зориулаад мэнд баярын гэр бүлийн зүгээс гэж хаяглаж илгээсэн байна. За. Ажил ихтэй жоохон завгүй байж байгаа тэгчигээ бас гомдоож уурлуулчихсан байж магадгүй уучлаарай. Ихчтэй маш их хайртай шүү. Дандаа хүндэлж, хайрлаж тийм ээ. Сургаал өгс цахаасыг нь дагаж явдаг. Тэгээд та бол бас миний гоё үлгэр дуурайл шүү гэж мэдчилгээг зориулж байна. Тэгээд ихчтэй гэсэн сайхан дууны хамтаар бас сэтгэлийн үгсийг хамтдаа илгээж байна. Та утсаа барьж байгаад мэдчилгээг сонсоорой. За. Үзэгслэн гоогроо өргөж хэмгэж үргэлжийн мөнхөд залуу цоглог байгаарай. Амьдралыг нээдээр зурж аз жаргалын эзэн яваарай. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрхийн хүний орчлонд аз жаргалтай амьдраарай. Хайртай бүхэндээ баяр хөөр бэлгэлж ирсэн энэл өндрийг хизээч мартагдахааргүйгээр сайхан баярлж өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Игчтэй хайртай шүү. Дахин баярын мэндийг хүргье гэж хамтдаа игчийн нэгэн сайхан дуу хүлээн аван сонсё. Уцаа барьж байгаад мэдчилгээг сонсорой. Амх төшгөн ээжи энтэй өөрийн төрсөн эгч гэдгийг ачтай өсөх наснаас өнөөдөрч тэмэнсээ өрзөлөн сэтгэлэмда эгч минь хүний Амьдралын замд чигүүр ургуулсан Ачтан гэвэл игч минь та игч минь Хөрх хацад сэтгэлдэн хамтдаа Хүний төрсөн эгч гэдэг ачтай зөв бурууг дандаа ялгсан зөвлөн цагаан аюулгүй юмда эгч минь хүний Амьдралын замд чигүүр ургуулсан Ачтан гэвэл эгч минь та эгч минь Өр нэмгэн сэтгэл нь үлгий мэтвүлээ. Өөр юмсэг ууж минь бүү амитвүлээ. Танан цагаан инээнсэглэлд нь тэнгэр цэлмэж ташаа тулан тамшаалахт нь үүл мшээдгээ. Жаа тахан жавха тахан игч тэнгэр минь жаргалын тэдийг таньда хүссэн өрөөё. Амжилтын оргид шүргэн алдах үед урмаар тэтгэж бурмаар тэтгэсдэгс та минь. Амсхийг чөлөөгөө алжаан суугаад учиртайхан харцтай нэтгэл өгсөн. Үзэгслэн говломж төгсөгч тэнгэр минь өөрийн гэгээ шиг үргэлж гээж гэрэлтэж байгаарай. Таньда төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргье гэж өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай эгч ганц цэгтэй зориулан төрсөн өдрийн баярын мэндчилгээг дүү мэнд баярын гэр бүлийн зүгээс илгээж байна. Элбэл дүүрэн эгч гэдгийг ачтай залгоод очиход ээж шиг минь харагдаа зол жаргалын наранында эгч минь хүний
минь энэ хорвоог хайраараа зөөлөж өсгсөн ихчтэй би зориуллаа. Насан туршдаа хайрлах нандин сайхан эгч бидэнд бий. Намрын навчиг гундахад минь намраа бараа шиг зүсрэхэд минь намаагаа гэд ирэхийгч надад байдаг юм аа. Ядарч зүдрэхэд ойлгож хайрладаг. Ямар байгааг минь хараад л мэдэрдэг. Бидний биений нэгэн хэсэг мишээ жинэхэн нандин бурхан мөнхөд хайрлах халуун хайр манай гэрийн сайхан хөгжин бол та минь юм шүү. Танийгаа хүндэлж хайрладаг шүү. Тэгээд дүүгээ бас ихчигээ магадгүй гомдоож байсан бол уучлаарай гэж энэ мэндчилгээг Мэнд Бээрийн гэр бүлийн зүгээс өнөөдөр төрсөн өдрөнд тохиолсон хайртай эгч ганц зэгтээ зориулан хүргэлээ. Ингээд энэ өдөш энэхүү мэндчилгээг мэндчилгээний эзэнт дамжуулсан бол мэндчилгээний эзэнтэйгээ дахин холболтыг үүсгэсэн байгаа байна уу? Байна. Танд зориулагдсан мэндчилгээ сэтгэлийн сайхан үгсийн хамт, сайхан дууны хамтаар энэ хүрлээ. Мэндчилгээ хүлээж авлаа. Таны сэтгэлийг сонссоо. Мэндчилгээ зориулсан дүүнэртэй хандаад юу гэж хэлмээр байна? Дүүнэртэй маш их баярлалаа гэж хэлээ. За, өчиг сайхан өнгөрүүлээрэ. Танд сайн сайхныг гэр бүлд наз жаргал хүсье. За. За, маш их баярлалаа. Баяртай.